Чимдийн Хүрэлбаатар эдийн засгч мэргэжилтэй 2009-оос 2012 онд Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр 2008 оноос одоо хүртэл улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. Дэндев Самбуугийн ончин сүрэн эдийн засагч Нэгтлэн бодогч мэргэжилтэй Монголын бизнесийн зөвлөлийн татварын ажлын хэсгийн дарга Deloitte онч компанийн ерөнхий захирал. Цэвэг мэдийн Түмэн цогт CEO клубын ерөнхийлөгч Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн General Electric компанийн Монгол дахь гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг. Загвар сэдвийн нэвтрүүлэгт оролцож байгаа тавханд бас маш их баярлалаа. Хамгийн сүүлд одоо нийт Монгол оронд явуулсан үйл явдлаас эхлэв. Ямар нэг зүйлс өнөө жилийн хүртэл ер нь цагаан сар шинийн баярыг тавхан ямар онцлогтой болох гэж энэ маань ер нь өмнөх жилүүдээс ер нь хэр зэрэг их ялгаатай болж байгаа юм. За жилийн цагаан сар болдгороо болоод өнгөрч байна. Энэ жилийн зөв онцлог гэвэл тэр цагаан сараар золгоод ярьж байгаа хүмүүсүүдийн ярианаас үндэслэж ярих гэж бодож байгаа юм да. Нэлээд их хэмжээний мэдээлэл өөрийнхөө авсан. За энэ юу гэхээр энэ Монгол Улсын хил орчмын аймагуд Орос улбаны улсын глобалийн ханш болсон. Одоо холбогдуулаад Монгол Улсын хувьд бол Орос улбаны улс руу гарч найраа хийх одоо энэ худалдаа нэмэгдэх ийм боломж нэлээд нэмэгдсэн байна л. Дээр нөгөө Орос Монголын хооронд виз болсон байна. Тэгэхээр зүгээр иргэд маань өөрсдөө одоо хаашаа Орос руу гарч одоо бизнес эрхлэх боломж бол нэмэгдсэн байна. Урд өмнө зөвхөн одоо хятад Ирэн гэсэн юм чиглэл рүү голцол нь одоо арилжаа бизнес хийгдэх гэсэн бол Орос улбаны улс нэмэгдэж орж ирж байна. Тав санаж байгаа бол 2007 онд Оросын хямрал өрөвлийнх нь ханш нэлээд унсан шүү дээ. Тэр үед Орос Монголын хооронд нэлээд их хэмжээний худалдааны хэрэг нэмэгдэжсэн бол яг одоо тэр үзэгдэл бол эргээд одоо 8 жилийн дараа 7 жилийн дараа Монгол улсад ажиглагдчих байна. Үндэсний үйлдвэрлэлийнхаа бараа бүтээгдэхүүнүүдийг авъя. Монгол улс орны эдийн засгийн хямралтай хувьд бол ядахта дотооддоо ажлын байр бий болгож байдаг аж ахуйн нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнүүдийг авч нийгэмдээ одоо бэлэг болгох юу тийм сэтгэхүй бол нэлээд нэмэгдсэн байна. Ийм зүйл ажиглагдаж байна гэж харж байна. Гайлд зочлоод золгож байхад үнэхээр үндэсний бүтээгдэхүүн давмгаалсан гэдэг нь тавхаас ажиглаж байна. Хямралтай холбоотой байх юм бол бас нөгөө монголчууд бас үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, үндэснийхээ үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг одоо цагаан сард одоо бэлэг болгож өгөх тийм ээ. Одоо ноол уран, ноолсон нийтлүүд байна. Мөн одоо цагаан эдийн төлөвийн юмнуудыг бас нэлээд өгөх болсон байна. Энэ бас бэлэг дэмбэрлийн хувьд ч гэсэн одоо бас илүү өдрөг нөгөө тэгвэр бол бас цагаан сарыг яаж харж байгаа нөхөр шинэ цагаан сар гарч шинэ он гарч байгаатай холбогдуулаад хүлээлттэй одоо эдийн засгийн байдал сайжрах шинэ том одоо бүтээн байгуулалт хөгжлийн төслүүд яваасаа гэсэн бас тийм нэлээд хүлээлттэй тийм өөдрөг уур амьсгалтай болсон юм уу гэж хэлсэн. Ончин захирлын таны хувьд одоо яг сая цагаан сараар хамгийн их анхаарал татсан Монгол брэнд юу вэ? Миний хувьд бол харж байхдаа бас хүмүүс их тийм хит хэнцэрлэл одоо гой ганган хаан хатад шиг дээл өмсөөл тэг ингээл хуучин чинь ингээл өнгө алгалсан машины одоо машин дотор ингээд зөрөхөд бол ингээл нэг тийм байдаг байсан. Тэгэхээр тэр бас их тийм даруухан одоо энэ жил тэг хүмүүс бас тодорхой хэмжээгээр ингээд бас их тийм даруухан өөрсдийнхөөрөө тэг эдийн засгийн байдал одоогийнхаа байдал бодтойгоор хүлээж авч ингэж хэмжүүлж байгаа юм болов уу гэж би бол харсан. Тэгээд яг уу замын төвжээ одоо хамгийн гол асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол ингээл баруунаас зүүн тишээ явдаг. Тэгээд яг уу төвжээтэй байсан. Гэхдээ тийм муу байгаагүй. Бүх өмнөх жилүүдийнхээсээ тийм болохоор магадгүй нөгөө замын одоо сайжруулалтууд хийсэн бас их тийм тодорхой хэмжээгээр их тус болсон. Одоо баруун тишээ тийм нөгөө Сапорогийн тэнд ч одоо маш их төвжирэл болдог. Тэр бол бас дажгүй тийм одоо тийм байдал бол ажиглагдж ирсэн. Оросын холбооны улс Монголын одоо ер нь Монголын иргэдэд ямар хөө нөлөөлж байгаа талаар ер нь ерөнхий төвшөнд нь хараад үзэхлээр Оросд болж байгаа үйл явдал нэг талаасаа 20 гаруй хэмжээтэй нөгөө талаасаа одоо Украинтай холбоотой геополитикийн зөрчил байгаа нөхцөл энэ маань эргээд Оросуудын хувьд Монголд нөлөөлөх нөлөө нь ямар гэж харж байна. Таны хувьд ажиглалтаа. Яг тэгэхээр зүүн тишээ ер нь хандлага бол нэлээд хүчтэй болоод гарч ирж байгаа шүү дээ.
Тэ Оросд одоогийн үүсэж байгаа нөхцөл байдлыг аваад үзэх юм бол энэ Монголд бол сөрөг нөлөөдөг. Яагаад вэ гэхээр Монгол улс бол Оростой хэлдэг, Хятадтай хэлдэг. Мөн дэлхийн эдийн засгийн ерөнхий байдал бас Монголд нөлөөлдөг. Тэгэхээр Оросын эдийн засаг нь сайн, Хятадын эдийн засаг нь сайн. Дэлхийн эдийн засаг одоо өсөлттэй байх юм бол Монголд хэрэгтэй. Хажуу хөршийнх нь эдийн засаг нь хүнд байвал энэ эргээд Монголдо муу нөлөөтэй байдаг. Оросд бол үндсэндээ хоёр том одоо угсраа үйл явдал боллоо шүү дээ. Нэг нь болохоор нэг барууны орнуудаас Оросд тавьсан худалдааны хориг. Энэ худалдааны хориг бол мэдээж Украины болсон явдалтай Кримтэй холбоотойгоор өссөн шүү дээ. Ийм учраас барууны орнууд бол худалдааны хориг тавьсан. Энэ худалдааны хоригоос дэлхийн эдийн засаг өөрөө багшиж байгаа. Тэгэхээр Оросд юу болсон бэ гэхээр нөгөө худалдааны хориг тавигдаад ирсэн үед нь мэдээж валютын ханшид нөлөөлж ирсэн. Ингээд Оросын төв банк бол энэ рублийн ханшийг барих гэж оролдоод тэрүүгээ нэлээд хэмжээний нөөцөө зарж ирсэн. Тэр үед нь газрын тос нь уучлаа шүү дээ. Унангууд иргэд давхар цохилт болж байгаа учраас Оросын холбооны улсын төв банк бол мэдээж бодлогын мөнгө 6.5 мөнгөтэй хэмжээнд явсан. Яг Монголд үзүүлж байгаа нөлөөлөл төр зургийг худалдааны үр дүн бол Монголд гарч байна. Баруун талынхан зах зээлийг ер нь тодорхой хэмжээгээр бусад Европын улсуудтай их 8-ыг нь хааж 20 гаруй хэмжээний үр дүнчтэй хааж өгснөөр Монголд бас тодорхой хэмжээгээр ийм нөлөөтэй гэж харж байна. Тий. Гэхдээ энэ хэр зэрэг урт хугацаатай байна. Хэрвээ Оросд тавьсан худалдааны хориг арга хэмжээнд зогсчих юм бол Монголын одоо зүгээр тийм худалдааны хоригоор бий болсон давуу тал бол урт хугацаанд байхгүй л да. Дөнгөж хангаалтай бүтээгдэхүүн бусад төрлийн бизнесүүдэд бол давуу тал болно. Гэхдээ энэ бол богино хугацаатай. Тэгэхээр мэдээж манай бизнесмэнүүд Монголын эдийн засгийн байгууллагууд бол энэ богино хугацааны ашиг болж гарч ажиллах нь хэрэгтэй л гэж бодож байна. Ажлын хүмүүс та дурдчихсэн ер нь одоо Украинтай холбоотой нэг зүйл асуувал Украины хувьд үний хувьд уян хатан бус бодлого баримтжсэнийхаа горыг одоо амсаж байна гэсэн. Энэ тал дээр бас тодорхойлж байна. Ер нь бол одоо сүүлийн жилүүдэд бас Украин, Оросын холбооны улсын хоорондын ингээд нэг харьцааг харахаар ер нь бол Украины одоо засгийн газрын зүгээс ч гэсэн ер нь бол одоо эдийн засгийнхаа гол суур одоо үнийн асуудлуудыг нэлээд тийм хатуу бариад одоо маш өндөр татвартай ялангуяа одоо байгалийн хий, нийт бүтээгдэхүүн, эрчим хүчний үн, усныхаа үнийг бол их тийм олон жилээр их хатуу барьсан байлээ. Нэг талаар Монголд төстэй гэж ойлгож байна. Тийм, нэг талаараас Монголд төстэй ер нь бол төрн ингээд нэлээд ихтгэхийг оролцоотой байсаар байгаа. Нөгөө ингэснээр нөгөө одоо хөрөнгө оруулалтанд зогсож байдаг юм нөгөө тухайн салбаруудын одоо шинжилгээ хийх ажлууд ингээд хоошлоод тэгээд одоо жишээ нь ингээд яг ийм хямралтай үе тохиолдохоор тэр нь одоо тэрний хорн гарч идэв юм уу те эдийн засаг нь одоо нөгөө амьдрах чадваргүй дандаа тас дээр явдаг байсан ийм байдал бол идэж байна л да. Монголын хувьд ч гэсэн одоо жишээ нь иймэрхүү одоо улс төрийн улс төрийн өнгө аястай ийм одоо өөрчлөлт гаргахад эдийн засаг ер нь хэр одоо өрсөлдөх чадвартай байна. Ер нь салбарууд нь хэр одоо санхүүгийн хувьд бие даах болцоод байдаг юм бол бидний хувьд ч гэсэн бас авахстай тийм сургамж юм гэж харагдаж байна л да. Ер нь зүгээр сонирхож асуухад одоо энэ Монголын бас оюун сэхэтнүүдийн нэлээд үсэг нь Оросын холбооны улсад төгссөн тухайн улсад олон жил амьдарч байсан тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэд маань яг нь Оросд одоо болж байгаа үйл явдлыг ямархуу байдлаар харж ажиглаж хүлээж авч байгаа бол эдийн засаг улс төрийн нөхцөл байдлыг Би бол өөрөө Оросын Ленинград хотод төгссөн. Манай эцэг гэсэн дээрэл Оросд төгссөн. Эсвэл тэгэхээр миний хувьд бол Оросд болж байгаа үйл явдлыг урдаа амжаасаа л гэж бодож байна. Украин Орос хоёр ч хоёр Славийн хүмүүсүүд олон жилийн хугацаанд ийм ойрхон байсан хүмүүсүүд одоо оронд очроо урдаа олоосоо гэсэн ийм бодолтой байна. Мэдээж энэ дээр бол Оросын холбооны улс бол Монгол улс хоёрын хоорондоо харьцаач гэсэн түүхэн харьцааг аваад үзэх юм бол бас хэрэг олон бүтээн байгуулалтууд бид нар Оросын тусламжтайгаас одоо Эрдэнэт үйлдвэр төмөр замдаа ингээд Монгол улсын эдийн засаг чухал үүрэг гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүд бүгдээрээ хамтарсан Оросуудтай хамтарсан ийм үйлдвэрүүд. Тэгэхээр хамтарч байгаа партнер маань өөрөө сайн байвал бидэнд бас хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр агуулгаараа Оросын холбооны улсад болж байгаа энэ үйл явдлыг хурдан тусаасаа тэр барууныхаа орнууд Украины асуудлаараа
Европын холбоотойгоо мөн Америктэй уулзраа уулзаж зөвхөн болов гэсэн ийм одоо хүлээлттэй байгаа. Хоосон яриан дээр үүссэн одоо консенсус биш тодорхой ажлууд дээр консенсус үүсгэх. Дээр нь эдийн засгийн бодлогууд дээр хөрш орнуудын эдийн засгийн байдал сайн байвал тухайн орны эдийн засаг сайн байна. Бүр эдийн засгийн зам гэдэг нь батлаад гаргацсан. Оросын эдийн засаг муудлаа гэхэд бид нар даах биш тий. Бид нар бас байгаа нөхцөл байдлаа бууруулчихгүйгээр ингээд байлгаж явах хэрэгтэй тийм гарц биднэрт одоо бэ төлөвлөгөө гэдэг шиг байх хэрэгтэй ч юм шиг тий. Жишээлбэл манайх Оросоос юу хамгийн их авдаг гэхэлэр түлшил авч байгаа. Түүгээрээ бас нэлээд хараатай байгаа тий. Тэгэхээр түлшийг одоо заавал Оросоос авах гэхгүйгээр өөр одоо тийм вариант байдаг юм. Тэр юм ямар ийм л одоо эдийн засгийг хөрш орнуудын эдийн засагтай ямар холбоотой вэ гэдгийг загварчлаад ütсэн байна. Хөрш орнуудын эдийн засгийн байдал сайн байвал тухайн орны эдийн засаг сайн байна. Бүр эдийн засгийн загвараар бүр ингээд тэрийг батлаад гаргацсан байна. Дэлхийн нийтийн чи өөрөө ингээд глобалчлагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр аль нэг орны давуу талыг өөрийнхөө давуу талыг ашиглаж ингэж харьцсан үүсгэсэн харьцаанууд бол олон жилийн хугацаанд найдвартай доктортой явдаг болж байна. Тэм учраас миний хувьд энэ бусад орнуудтай харьцаж байгаа харьцаан дээр аль давуу талууд Германч бай, Японч бай, Солонгосч бай, Хятадч бай, Оросч бай давуу зүйлүүдийг нь олж ашигласан энэ харьцаануудыг эдийн засгийн харьцааг нэлээд хүчтэй болгож явах нь өөрөө Монгол улсын ирээдүйн хөгжлийн баталгаа доктортой байх үндэслэл гэж үзэж байгаа. Мэдээж саяхан Оросын холбооны улсад одоо болсон тохиол явдалтай холбоотойгоор ер нь дэлхийн эдийн засгийн аваад үзэх юм бол газрын тосны нэлээд улс нь манад бол ашигтай байгаа шүү дээ, тийм ээ. Харамсалтай нь ард иргэд нийтээр нь нефт бүтээгдэхүүний бензин үнийг буулгаж одоо өргөж чадаагүй. Эндээс нь зөрүүн дээрээс нь улсын төсөв татвар авч байгаа. Татвараа нэмэгдүүлэх замраа дэлхийн бүх орнуудыг аваад үзэх юм бол бензин үн үндэсэн шүү дээ. Тэрүүн нийт ард иргэд нь бол бүртээд явж байгаа. Харамсалтай манад бол тийм юм. Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор татвараа нэмэх замаар энэ асуудлыг шийдэж явж байгаа. Тэгэхээр энэ бас давуу талтай хэдий харагдаж байгаа. Одоогоор бидэнд бол Монгол улсад гарч иж байгаа энэ болоод үйл явдлаас давуу тал нь энэ боловч харамсалтай нөгөө дэлхийд ирэх одоо зэсийн үн одоо үйлдвэрлэлийн хүчин чадал нэрэлтээс давцсан байгаа учраас зэсийн үн бага байна. Дэлхийн зах зээл дээр нөөц үн унтсан байна. Энэ эргээд бас л адилхан нэг бодолтооны балансаар маад үзэх юм бол мөн л ялгаа байхгүй Монголдо сөрөг нөлөөгөө. Хаттад одоо ийм юм болоход эдийн засгаа ингэж авч явах хэрэгтэй, ийм нөөцтэй байх хэрэгтэй. Оросод ийм юм болоход бас ингэж ингэх хэрэгтэй гэсэн төлөвлөгөөний бол Монгол улсын төрийн хувьд бол байх хэрэгтэй санал нэг юм. Иймэрхүү зүйлүүдийг бид харцсан байх хэрэгтэй, бэлэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл нэг жоохон шок гүйцэтгэх, тэгэл дагаал эргээ хямардаг. Эсвэл нэг яг гадаад нөхцөл байдалд таарсан бодлого явуулахгүй дандаа буруу бодлогын алдаа гаргахаар эргээд тэр нь иргэн Монгол улсын сөрөглөлөө үзүүлж байгаа юу гэсэн сайн одоо хэлж байгаа юу гэхээр бэлэн биш байгаа. Бэлэн л байх хэрэгтэй. Бүх зүйлүүд дээр ингүүл ийм хөлбраар явна гэсэн ийм зүйлүүдэд төрийн бодлогын хувьд энэ гаргацсан бэлэн байвал илүү хэрэгтэй гэж үзэж байгаа. Яг Монгол гэдэг улс маань цаашид нэгдүгээрт улсын түвшинд ямар байгаа. Хоёрдугаарт ер нь яг монголчууд гэдэг маань 5 жилийн дараа 10 жилийн дараа яг ямар түвшинд хүрсэн байх ёстой гэдэг тал дээр бүрэн ойлголт эсвэл одоо зөвшөлтсөл байна уу Монгол улс. Одоо яг таны дөрөвний хэлдгээр зөвхөн эдийн засгаас яг мэдээж эдийн засгийн бодлого хаагур явах уу эсвэл улс төрийн хувьд ямар байх вэ гэдэг нь бол ойлгомжтой. Энэ бол үргэлж маргаан тундаг. Гэхдээ ерөнхий нэг үндэсний хувьд зөвшөлтсөл ойлголцол яг одоогийн түвшинд байна уу? Монгол улсын томоохон төслүүд дээр консенсус үүсгээгүй. Энэхээ шийдлийг гаргаж чадаагүй шүү дээ өнөөдөр хүртэл. Ингэхээр хоосон яриан дээр үүссэн одоо консенсус биш тодорхой ажлууд дээр энэ консенсус үүсгэх. Дээр нь эдийн засгийн бодлогууд дээр энэ ойлголцол байна үгүй үүсэв.
Монгол улс одоо жил болгон төвлөрүүлээд түүгээр нь юу хийгээд тэрнээс нь дахиж ашиг болоод хичнээн хүмүүсийг ажлын байртаа болгоод хичнээн хүмүүсийг амьдралыг дээш нь татахгүй гэдэг юм бизнес талаас нь хандаж одоо хурдан ингэж шийдвэрээ гаргахгүй юм бол бид нарыг цаг хугацаа юу ч хүлээхгүй штэ. GE-ийн хувьд гэх юм бол маш том үндэстэн дамсан томоохон корпорац бол нэг. Яг одоо Монгол томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд тэдний гол шалгуур үзүүлэлт нь юу гэдэг юм бол энэс нь Монгол гажаад байгаа юм юу вэ? Ер нь бол General Electric компани бол бас нэгэн тийм Монголын томоохон дэд үтсийн төслүүдийг одоо сонирхож тэр төслүүд дээр оролцох, тоног төхөөрөмж нийлүүлэх, санхүүжилтийн асуудлаар ч гэсэн хамтарч ажиллах юм сонирхолтой байна л да. 3 жил гаруй үйл ажиллагаа явуулж байгаа Монголд томоохон одоо төмөр замын төслүүд байна. Эрчим хүчний их усүр станц барих төслүүд дээр бид нар бас ингээд тодорхой хэмжээгээр оролцоод явж байна. Хамгийн гол нь бол одоо гадныхны одоо харж байгаа юм бол нэгдүгээр бол хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн орчин, зохицуулалтын орчин, үн тарифын орчин. Ер нь бол хөрөнгө оруулалтын орчинд хамгийн гол нь тогтвортой байх асуудал бол маш чухал байна л да. Бас сүүлийн жилүүдэд бол бас ер нь бол бас энэ хууль эрх зүйн орчинтой холбоотойгоор бас томоохон төслүүд бол нэлээд тийм гацаанд орох, удаашрах одоо зарим төслүүд бол 6-8 жилээр одоо ингээд хойшлох ийм асуудал гарч байна. Одоо жишээ нь томоохон төслүүд гэж ярьдаг одоо жишээ нь шин төмөр зам гэдэг төсөл байна тийм. Энэ дээр бол одоо жишээ нь маш удаан одоо марж байна шүү дээ. Ер нь бол одоо бас гарьяд төмөр замын цэргийн асуудалтай холбоотой байна. Санхүүжилтийн асуудал, хэн ямар компаниуд одоо энэ төслийг явуулах уу гэдэг дээр хүртэл ингээд одоо түрүүн бидний ярьсан нөгөө нэг нийгмийн одоо зөвшөлтсөл шийдэж чадахгүй ингээд удаашрах жишээний. За одоо энэ том станцын төслүүдээр ч гэсэн бас ер нь жоохон тийм одоо хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой бол явц болж жоохон удаан байгаа. Гэхдээ бол бас сая нөгөө ер нь бол энэ шинэ засгийн газар гарч ирээд бол ер нь бол ард түмнээс асуулаа л да. Нэгдүгээр асуулт нь бол мэдээж одоо энэ оюу толгой, таван толгой том одоо мега төслүүдийг явуулах уу юу? Хоёрдугаар төсөл одоо санхүүгийн хувьд бол одоо тийм бүсэж хангалсан тийм хэмнэлтийн горимд орох уу гэдэг. Гэтэл бол одоо ард түмэн одоо нийгэм бол одоо жишээ нь томоохон одоо төслүүдэд явуулъя гэсэн одоо энэ санал нь бол дамгаалсан байна. Тэгэхээр энэ бол бас нөгөө төгөр бол бас Монголын нийт одоо нийгэм ер нь бол одоо уул уурхайд тулгуурласан. Дээр нь одоо уул уурхайгаа тойрсон одоо дэд үтсийг байгуулсан. За уул уурхайгаа тулгуурласан одоо нэмэн үртэг те үйлдвэрлэлийг бий болгосон ийм эдийн засгийг одоо байгуулахыг бол одоо дэмжиж байгаа юм байна. Гэсэн бол бас нэг тийм нэг нийгмийн одоо зөвшөлтсөл консенсус билдинг чиглэлийн бол одоо процесс явж байна гэж харж байна л да. Deloitte-ийн хувьд би бас асууя гэж бодлоо. Нэгдүгээртний үгээр дотоодын төдийгүй гадаадын маш олон компанид зөвлөгөө үзүүлдэг тэднэрт одоо ажил хэрэгт нь Монголд үйл ажиллагаа явуулах талаар маш их дэмжлэг үзүүлдэг. Ингээд харж байхад тэдний зүгээс шүүмжилээд хөрөнгө оруулалтын орчинд сая түн захирлын хэлснээр доктортой бус гэвчлээ. Зарим нь бол мэдээж бодиттой бус, зарим нь хэтрүүлэг шинжтэй бол байлдаг. Тэр бол үнэн шүү дээ. Гэхдээ ер нь тэдний шүүмжил хэр бодиттой санагддаг. Ялангуяа тэдний шүүмжлээс хамгийн бодиттой зүйл нь юу вэ? Ерөнхийдөө одоо Deloitte бол ийм олон улсын хэмжээний одоо мэргэжлийн үйлчилгээний зөвлөх ийм компани те. Тэгээ яагаад ингэж Монгол улс салбараа байгуулваа гэхлээр ердөө одоо Монгол улсын эдийн засаг өсөж хөгжих юм байна. За олон гадаадын компаниуд ялангуяа одоо дэлхийн хэмжээнд одоо нөгөө Deloitte-ийг үйлчлүүлэгчтэй тийм компаниуд Монголыг сонирхоод ингэж орж ирэхэд Deloitte бас Монгол байж ах хэвээр. Тэр нөгөө үйлчлэгийг үзүүлээд тэ зөвлөгөөгөө өгөөд аудитыг хийгээд ингээд тэр тухайн одоо орон нутгийн тэ хууль дүрм журмыг мэддэг хүмүүстэй багтаа ингээд үйлчлээ байж ах хэвээр. Яг тэр утгаараа л ингээд орж ирсэн. За тэгээд ерөнхийдөө бол одоо өсөж байна одоо нэлээд үйл одоо
активитинууд үйл явдлууд болох нэ гэжсэн чинь одоо ерөнхийдөө жоохон суларч эхэлж байна л да. Тэгэхээр төмөө дарга хэлж байгаа шиг яг удаан байна л да. Тэгэхээр шийдвэр гаргалт ер нь яагаад ингэж удаад байгаа юм бэ? Яагаад ер нь шийдвэрүүд хамгийн доотлол нь ингээд 5 жил болж байна. Тэгээд бүр 10 жил үргэлжилж байна. Яагаад шийдвэр гаргахгүй байгаа юм бэ гэдэг бол бид нар өөрөөсөөс л одоо асуух хэрэгтэй тийм л асуулт байх л та. Тэгээд шийдвэрүүд гаргадаг төвшөнд бол шийдвэрийг ямар байдлаар боловсруулж яаж гаргах вэ гэхээр улс төрийн аргаар баахан боловсруулж одоо ярилцчих одоо тий баргалдаад. Үгүй бол одоо эдийн засгийн үр дагавар бүх юмыг судлаад тий. Үгүй бол бүр 3 дахь ч одоо байдлаар гаргах нь жоохон тийм бизнес сэтгэлгээгээр хандах хэрэгтэй биш санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юмыг хурдан шийдээд хөдөлгөөнд оруулчвал эндээс хичнээн төгрөгийн орлогыг Монгол улс одоо жил болгон төвлөрүүлээд түүгээр нь юу хийгээд тэндээс нь дахиж ашиг олоод хичнээн хүмүүсийг ажлын байртаа болгоод хичнээн хүмүүсийг амьдралыг дээш нь татах вэ гэдэг юм бизнес талаас нь хандаж одоо хурдан ингэж шийдвэрээ гаргахгүй юм бол бид нарыг цаг хугацаа юу ч хүлээхгүй штэ. Тэгэд одоо байж байгаа л гараа явчихна. Буцаж шийдвэр гаргаад одоо гадны байгууллага орж иртэл дахиад тэд нар за Монгол улс хизээ хурдан шийдвэр гаргаж юмаа хөдлөгдөг болдог. Тэр болохт нь орж ирнэ гэдэг энэ ч хугацаа алдна тий. Тэгэхээр ерөөсөө бидний одоо монгол хүн миний хувьд харж яхад бол яг үүндээ бол бусад хүмүүсийн юу хэлэх нь одоо даашаа нэг хамаатайч биш тий. Гадаадын компаниуд бидний тухай юу ярих тэдний бодол биш. Бид нар өөрсдөө энэ чинь одоо өөрөөсдөөс асууад өөрсдөө шийдвэр гаргаж хурдан сурах хэрэгтэй биш байна. Одоо саяын хэлсэн дээр томоохон төслүүд нийлээд удаан хугацаанд гацлаа. Хугацаа их орж байна. Тайлбар нь хэлж байна. Бизнес сэтгэлгээгээр хандаж байна. Бизнес сэтгэлгээ гэж юу вэ гэхээр эдийн засгийн тооцоо ашиг дээр үндэслэж шийдвэр гаргаж байна. Одоо нэг урагшаа явдаг төмөр зам дээр өргөн нарийн ингээд үндсэн тэгээд 6 жил хандчихлаа шүү дээ Монгол улс. 6 жил. Өргөн багстаа, нарийн багстаа. Эцэст Монголын тэр төмөр замаар явж байгаа бүтээгдэхүүнүүд нь өрсөлдөх чадвартай өртөг хямдхан байх. Ийм л хөлбөрийг сонгох хэрэгтэй шүү дээ. Түүнээс урагшаа төмөр зам тавьчихаар тэрүүгээр танк ачиж орж ирдэг гэсэн ийм ойлголтоор Монголын ард түмнийг бол нэлээд хэсэг хугацаанд одоо нэлээд тархийг угаалаа шүү дээ. Тийм ойлголт бол үндсэндээ бараг байхгүй шүү дээ. Гэтэл энэ хугацаанд бид нар алдсан хугацаанд хятадын зах зээл дээр манайх нүүрсээ гарах өрсөлдөх чадвар нь хэд их унжиж. Энэ хугацаанд нь юу болов уу гэхээр Австрали хятад руу гаргаж байгаа нүүрснийхээ хэмжээг экспортын хэмжээг 35% өсөгдсөн. Портуудынхаа хүчин чадлыг нэмсэн, нүүрснийхээ буурхаануудын хүчин чадлыг нэмсэн. Тэгээд Монголын одоо хятадын зах зээл дээр гаргаж байгаа нүүрсний уналт хятадын Австралийн хятад руу гаргаж байгаа экспортын өсөлт хоёрыг тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол байр сууриа алдаад Австрали тэрэн дээр нь байр суурь улам нэмээд явцсан сайн хугацаанд. Ингээд үзэхээр бид нэр цэвэр эдийн засгийн агуулгахгүй, бизнесийн сэтгэлгээгээр томоохон төслүүдтэй хандахгүй. Цаана ус төр жоохон хувийн эрх ашигын цаана байдаг. Тэрүүгээ тийм ус төр өжүүлж ярьж ингэж явт эсвэл бизнесийн хоорондын өрсөлдөөн нь эргээд манай дотоодын өрсөлдөөнүүд нь эцэстээ ингээд Монгол улсын эдийн засаг сөрөг нөлөө эргээд Монгол улсын нийт эдийн засаг ард иргэдийн сөргөөр үзүүлж байгаа. Энийг яагаад бид нар ингээд ажлын байр болгож хуургаж чадахгүй юм? Яагаад энийг бид нар эдийн засгийн хөгжил болгож хуургаж чадахгүй байгаа юм бэ? Тэ? Энэ бол харамсалтай байдаг байхгүй юу? Тэгэхээр ингэж чадах юм бол сайн хэлдэг одоо Монгол улсын давуу талууд байна. Таны хэлж байгаа давуу талууд. Энийг ашиглаад тэр бизнес эрхлэгчид өөрсдөө энэгээ бий болгох юм. Бусад улс орнуудтай харьцуулахад манайд явж байгаа нийгмийн хэлэлцүүлэг хэр зэрэг эрүүл төвшөнд байна гэж харж байна. Саадулж байгаа зүйл нэг байна. Ололттой тал нэг байна. Ямар ч байсан болж байгаа бүтэж байгаа эсвэл болж байгаа бүтэхгүй байгаа бүх зүйлүүдэд ил тодор ярьчдаг тийм уламжил бол тогтцсон байт юм.
Гэхдээ саад болж байгаа зүйл гэж байна. Нийгмээр одоо чи альва асуудлыг одоо хилцүүлээд одоо юу гэдгийг зөв мөрөгийн шүүгээд ил тод одоо ярьж хилцэх шүүмжлэх тийм процесс бол манайд бол хангалттай сайн байна л да. Тэр нь одоо маш олон телевиз одоо зураг радио одоо вебсайтаар тий одоо ингээд хилцүүлж байна. Тэгээд одоо хамгийн гол нь зүгээр миний хувьд бол одоо ингээд анзаараад байхдаа за ингээд маш олон талаас нь харж үзлээ. Хамгийн гол нь тэр нөгөө нэг юу акшн тийм ээ одоо тэр гарч ирсэн хөвлөлүүд дээр одоо тэр улс төрийн одоо зориг гэдэг юм уу лидершип гэдэг юм уу манлайл тэр одоо гарсан одоо тэр олон үзэл бодол дээр суурлаад шийдвэрээ гаргах. Ерөөсөө л хэрэгжүүлэх тийм одоо асуудлыг шийдээд урагшлуулах тэр том шийдвэрээ тэрэн дээр одоо жишээ нь тийм учир дутагдaltaй байгаа мó гэж хараад байна л да. Та бас түрүү их чухал сэдвийг хөндлөөд юу гэхээр магадгүй монголчууд хэтэрхий хийж чадахгүй зүйлүүд рүү анхаарал хандуулад байгаа юм шүү. Бидний хийж чаддаг Монгол улсын хийж чаддаг зүйл юу вэ? Тэн дээр анхаарлаа төвлөрөх юм бол илүү бодиттой үр ашигтай байх юм шүү. Бид нар өөрсдийнхөө давуу талыг арай одоо дутуу үнэлээд байгаа юм шүү. Одоо бусад гадны компаниуд гадаадын одоо байгууллагууд өнөөдөр манай давуу талыг илүү биднээс илүү сайн мэдээд тэг өнөөдөр ингээд манад ирээд ингээд үйл ажиллагаа явуулах гэж хахад бид нар өөрсдөө давуу талаа ойлгохгүй учраас ингээд удаагаад байгаа юм шүү. Тэг ийм л юм би боддог юм л да. Хүссэн хүсээгүй бидний давуу тал ерөөсөө хоёр юм байгаа шүү дээ. Нэгдүгürt бид нэр хятадтай орхон. Дэлхийн том зах зээлийн тэрхэн дээр нь сууж байна. Энэ бол ерөөсөө хизээч хүссэн хүсээгүй энэ бол бидний давуу тал. Энийг бид нар яагаад мөнгө болгож хуургаж чадахгүй юм? Энийг яагаад бид нар ингээд ажлын байр болгож хуургаж чадахгүй юм? Яагаад энийг бид нар эдийн засгийн хөгжил болгож хуургаж чадахгүй юм бэ? Тэ? Энэ бол харамсалтай байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгээ дараагийн нэг юм мэдээж бид нар асар уудам одоо газар оронтой болсон. Энэ бол маш том давуу тал. Тэн дээр нь маш одоо том малажгүй байна. Органик. Энэ одоо амар том давуу тал. Эднээсийг яаж ингэж өнөөдрийн олж байгаадаа биш өнөөдрийн хийж байгаадаа сэтгэл хангалуун биш те. Энээс илүү одоо тэр бусад хөгжсөн улс орны жишгээр хэд дахин илүү яаж өсгөж үржүүлэх вэ те. Энийг ингээд яг харж энийг л хийж чаддаг юм бизнес сэтгэлгээ манай улс орон төр их дутагдж байна. Жохон эдийн засгийн хөгжил яриад эдийн засгийг одоо ингээд хөгжүүлээ, идэвхжүүлээ, юм хийгээ тэнгүүтэл өөр сэдв рүү хазааж ордог тий. Тэгээд нөгөөх маань сарнаад тэгээд 5 жил алддаг тийм үү? 10 жил алддаг ийм л юм гарч ийн л гэж бодож байна. Төрийн бодлогын хувьд бол эхлээд энэ эдийн засгийнхаа бодлогуудыг зөв болгох хэрэгтэй, зөв явуулах хэрэгтэй. Бизнес эрхлэлтийг орчин доктортой хууль эрх зүйн орчнууд нь доктортой байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол сайн хэлдэг одоо Монгол улсын давуу талууд байна. Таны хэлж байгаа давуу талууд байна. Энийг ашиглаад тэр бизнес эрхлэгчид өөрсдөө энийгээ бий болгох юм чинь. Юуны өмнө Монгол улсын хувьд бол бодлогоодоо зөв болгоё. Хөрөнгө оруулалтынхаа бодлогыг тодорхой болгоё. Монгол улсад 20 жилийн турш хөрөнгө оруулалтыг орооч гэж хүсэж буучаад ороод ирэхээр нь эргүүлээд барьж хоригдог гэж болох. Хуулийн өөрчлөлтөө гэж болох. Татврын нэмдэг гэж болох. Ийм л одоо доктортой хууль эрх зүйн орчин эдийн засгийн орчныг бүрдүүлж чадчихж Монгол улс бол хөгжнө. Ийм учраас ерөөсөө энэ дээрээ бодлогоо хатуу тогтчих хэрэгтэй. Тэгээд яг гэсэн ийм байр суурь байна. Яг тодорхой төсөл дээр яг ямар одоо саад бэрхшээл хууль эрх зүйн асуудлууд байна. Тэрийн шийдэл явах нь илүү хурдан хөрөнгө оруулалтыг оруулж ирэх юм шиг санагдаж байна л да. Бүтээгдэхүүнээ яаж маркетлах уу те гадш нь яаж гаргах уу нийтээр нь одоо дэмжих хэрэгтэй л юм шиг байгаа юм л да. Жишээлбэл нэг л одоо газар руу Норвег руу гаргадаг биш олон газар руу яагаад гаргаж болохгүй те. Саяхан бас их асар их сөрөг хүчин зүйл, асар их сөрөг мэдээллийнүүд нэг маш томоохон эрг үйл явдал гадаад талдаа болж байгаа юм гэхээр сая Монгол Японы эдийн засгийн хөгжлийн хэлцээр
зурагдсан асуудал боллоо л дээ. 2025 он гэхэд Монгол улс 50 тэрбум долларыг эдийн засгт улс болох боломж бол харагдаж байгаа. Ингээ хараад үзэхлээр яг гадаад хүчин зүйлүүд бас нэг талаасаа эерэг байх чиглэл маш томоохон хүчин зүйл тавигдлаа гэж байна. Ялангуяа тэр Японы хөрөнгө оруулалтыг татахтаа л да. Тэр Азийн үйлдвэрлэлийн сүлжээнд багтахтаа л да. Энэ боломжийг та хэдэн хэрэг харж байна? Маш эергээр харж байна. Ягаад гэвэл энэ Японтой хөгжлийн хөтөлбөр хилцээр хий гэдэг санаачлал бол яригдаад олон засгийн газар олон хүний хүч хөдөлмөр орж иж үрдүн өнөөдөр гарч байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт одоо Монгол Японы хооронд энэ алтааг хөнгөвчлөх хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох энэ гэрээ хэлцэл байгуулагдсан тохиолдол бол энэ дээр би Японы хөрөнгө оруулагч нарч ашиглах байх, Монголын хөрөнгө оруулагч нарч ашиглах байх гэж итгэлтэй байна. Японы хөрөнгө оруулалт Монгол руу орж ирэх Японы зах зээл дээр гарах боломжийг одоо Монголын болон одоо хөрөнгө оруулагч нар ашиглаж энийг бол хэрэгтэй зүйл юм байна гэж харж Монголд орж ирээсэй гэсэн энэ бол хүлээлт байна. Санкожик гэдэг Монголын компани хамгийн анхаарал татжсэн зүйл нь юу гэхээр энэ компани маань жижигхэн ч гэсэн 24 цаг ажилладаг. Тэгэхээр бас бодоод үзэхлээр 24 цаг зогсолтгүй ажилладаг Монгол үйлдвэр. Тэгээд бүх зүйл нь гадагшаага Монголдо үйлдвэрлээд нэмэн өртгөө нөгөө яриад дээр нэмэн өртгөө Монголдо үйлдвэрлээд гадагшаа экспортлох ийм компаниуд хэр зэрэг олон бэнг төслөр бас бахархмаар санагдаж байна. Ер нь бас Сигуртын даргын Японд хийсэн ажил за өмнө өнгөрсөн жилийн 8 сард бас ерөнхийлөгчийн ажил за ерөнхий сайдын ажлуудыг дараагаар Японы тал бол ерөөсөө Монгол дахь бизнес эрхлэх бизнесийн орчинг бас сайжруулж өгөөч гэсэн ийм хүсэлтэй тийм байлээ. Тэгэхээр бол одоо энэ Японы одоо хөрөнгө оруулагч бизнесийнхэнд Монгол улсын одоо бизнесийн зохицуулалтын орчинд яг ямар асуудалтай хамгийн их санаа зовоож байна. Энэ асуудлыг нэлээд төвлөрөөд яг тодорхой төслүүд дээр нь л одоо энийг асуудлыг шийдэд явах ийм одоо ажил хэрэгч гэдэг юм уу хандлах хэрэгтэй юм шиг байна л да. Түүнээс бол Монгол Японы одоо Японы талаас гэдэг юм уу тэр бол одоо Япон улс ч бол дэлхийн 3 дахь эдийн засаг одоо хамгийн их одоо хадгаламжийн одоо банкны хадгаламж төвлөрүүлэлт хамгийн өндөр технологитой банк санхүүгийн салбар нь бол маш их өндөр хөгжсөн ийм орн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол зөвхөн нэг юу гэдгийг бүх одоо хууль эрх зүйн орчноо одоо хамгийн одоо ямар идеалны гэдэг юм уу одоо төгс болтол хүлээнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг тухайн одоо яг тодорхой төсөл дээр яг ямар одоо саад бэрхшээл хууль эрх зүйн асуудлууд байна. Тэрийн шийдэл явах нь илүү хурдан хөрөнгө оруулалтыг оруулж ирэх юм шиг санагдаж байна л да. Монгол бизнесмэнүүд бол маш их хийж байгаа. Тэгээд өөрсдөө одоо ингээд санаачлаад жишээлбэл сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэж байна үү те. За түрүүн бас танай нөгөө өнгөрсөн нэвтрүүлгээр Монгол эскигээр те эски гутал одоо нөгөө аг шиг гутал бараг шихэн тийм гутал хийгээд Норвегид гаргаж байгаа гэдэг чинь те. За тэгэл ер нь маш олон одоо бизнесүүд ингээд өөрсдөө юм үйлдвэрлээд гаргаж байна. Тэгэхээр тэр жижиг бизнес одоо тэр үйлдвэрлэж байгаа бизнесүүдийг дэмждэг одоо төрийн бодлого тэднийг тэр үйл ажиллагаагаа саадгүй явуулаад улам хөгжөөд тэгээд одоо Монгол улсад татврын орлого бүрдүүлэх тэр боломж нөхцлөөр нь хангах манай одоо засгийн газрын бодлого жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлээ, урамшуулъя гэж зөндөө олон төслөөр хөтөлбөр явуулаад татврын бодлогоорч дэмжиж байгаа бах тий. Тэгэхээр татврын бодлогоор дэмжиж өгтөл бас болж байгаа юм л да. Тоног төхөөрөмжүүдийг жишээлбэл татвараас чөлөөлж байгаа л да одоо нөт гайлаас бүтээгдэхүүнээ яаж маркетлах уу те гадш нь яаж гаргах уу нийтээр нь одоо дэмжих хэрэгтэй л юм шиг байгаа юм л да. Жишээлбэл нэг л одоо газар руу Норвег руу гаргадаг биш олон газар руу яагаад гаргаж болохгүй те. Юуг нь бид нар Монгол улсын одоо засгийн газраас бодлогоороо юуг нь дэмжиж өгчүүл магадгүй энэ олон одоо бизнесүүд цэцэглэх боломжтой байна уу те. Тэгээд буцаагаад авна штэ тэр чинь. Дэмжиж өгчөөд дэмжээл тэгэл бэлэн нөгөөдөл чи хар суугч тэмцэлтэй улсууд биш угаасаа бизнес их. Тэгэхээр буцаагаад яг хэдэн жилийн дараа татвараа төлж эхлэх үү те. Өнөөдөр эхний 2 жил чөлөөлөе 3 жил татвараас чөлөөлөё. Энэ бизнестэй хөрөнгө оруулалтаа хий. Харин 5 дугаар жил дээр та бол татвараа төлж эхлэв шүү. Ингээ яг амар тодорхой юм амар ойлгомжтой. Ер нь бол ингэж л явдаг. Ийм ойлгомжтой бодлого тэрнийг хэрэгжүүлж байгаа арга тий одоо төлөвлөгөө
ажил одоо аль зэрэг байж байгаа юм болоо. Бусад орнуудыг ингээд судлаад харахад тэгдэггүй юм байна. Бусад орнууд хүмүүс эхлээд тэр бизнесийг нь бүх хүмүүсийг одоо жижиг дунд бизнесүүдийг бизнес эрхлэх боломжоор ингээд заавал хангаж өгдөг юм байна. Бодлогоор хангаж өгж жагаад тэгээ буцаагаад татвараа авч ийн л да. Тэгэхээр бид нарт бас тэр яг тийм бодлого тэр нэг одоо төлөвлөгөө тэ акшн одоо тэр арга хэмжээд одоо авах хөтөлбөр одоо яг гэхдээ хамгийн гол нь ажилтдаг хөтөлбөр тэ ажилтдаг хэрэгждэг хөтөлбөр яг үр дүнг нь гаргадаг тэ хөтөлбөр хэрэгтэй байгаа. Олон энийг хийгээд эхлэх юм бол маш олон монголчууд бол маш их бизнес төлөвлөгөөтэй хүмүүс юм байна л да ер нь. Дээрээс нь маш их удирдах зохион байгуулах авьяастай болсон. Тийм болохоор тэднэрт бол боломж болцоогоор нь хангаад өгөх юм бол одоо хүмүүс ажиллахаар байна. Ирэх сарын хувьд голлох сэдв юу байх вэ? Та бүхний хувьд ажиглалтаас хараад. Ирэх сард бол томоохон одоо хүлээгдэж байгаа төслүүдийг одоо урагшлуулах чиглэлээр бас засгийн газар холбогдох яамдууд бол нэлээд идэвхтэй ажилласан. За бизнесийн ч гэсэн бас ер нь одоо хабар 100% эхэлж байгаатай холбогдуулан бас үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ийм одоо бас бүтээн байгуулалтын том ажлын эхлүүлсэн жил байх бол сар байх бол гэж бодож байна. Зөв томоохон төслүүдийн хувьд аваад үзэх юм бол би нэг номертны 5 толгой асуудал илээ хүлээгдэж байгаа болов уу гэж би бодож байгаа. Шийдлээ хүлээгдэж байгаа. Засгийн газрын дээрээ тодорхой шийдэл гаргаж ирэх байх гэж бодож байгаа. Гаргаасаа ч гэж хүсэж байгаа. 3 сард бол мэдээж энэ томоохон ажлууд манай Монголын болон гадаадын хөрөнгө оруулагч нар үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ийм сар гэж үздэг би. Тэгээ 3 сарын өнгөөр Монгол улсын эдийн засгийн одоо бүхэл бүтэн жилийн өнгө бол харагддаг. Яагаад гэвэл цагаан сар одоо баяр маяг бүхэн өнгөрчлөө шүү дээ. Одоо тэгэхээр энэ шинэ ажлын шинэ одоо оны өнгө бол энэ 3 сард Монгол юу хийгдэж амжуулагдваа гэдгээс Монгол улсын тухайн жилийн бизнесийн хөрөнгө оруулалтын одоо өнгө бол харагддаг гэж би боддог. Тийм учраас 3 сар маш тийм эерэг ажил хэрэгж байгаасаа гэж хүсэж байна. Би ч гэсэн бас одоо 5 толгойн гэрээ хэлцэл эхлэж одоо тийм үргэлжлээд эхлэх болов. Одоо шийдвэрлэх болов. 5 толгойн одоо гэрээ бол тодорхой хэмжээгээр шийдвэрлэх болов гэж хэлж байгаа.